Энэ удаагийнхаа бичлэгээр 2014 онд нээлттэй хийсэн драм төрлийн 99 гэр киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Хүсэн хүлээсэн хүслийн багц. Энэ оны хамгийн том бэлгээ дагуулan худалдаанд гарлаа. Та хүслийн багц худалдан авсан и баримтаа хүсэл дундуур зураас KFC Mongolia.com сайтад бүртгүүлээд 2025 оны цоошин тэг гүйлттэй RAV4 автомашины эзэн болоорой. Амжилт хүсье. KFC хүслийн багц. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Рик Карураас цагдаагийн ажилчид асуулт асуув. Рик хамгийн сүүлд ноён Колдвеллийг харсан хүн бөгөөд тэр хүн саяхан буугаар өөрийнхөө амийг хөнөөсөн ажээ. Байдал хүндхэн байсан ч Рик огт сандрахгүй цагдаатай ярьж байхдаа энгийн байдлаар утсаа ашиглан ажиллаа хийсээр. Ноён Карвар би таныг удахгүй дуудан шүү гэж цагдаа хэлэхэд тэр утсаа тавиад тайлбарлав. Ноён Колдвелл намайг хараад шууд гэртээ орж өөрийгөө бодож амиа хөнөөсөн. Энэ нь сэжигтэй мэтэ санагдаж болох ч үнэн дээр энэ үхэл түүнд огт хамаагүй зүйл байлаа. Рик банкудтай хамтран өрзөлтөх хүмүүсийн эд хөрөнгө гэр орныг нь хурааж авдаг ажил хийдэг ба ноён Колдвелл бол тэр олон хүмүүсийн нэг нь байжээ. Рик энэ бүхнийг ярьж байхдаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлсэнгүй. Энэ байдал нь түүнийг хүйтэн хөндөй хүн гэдгийг нь илтгэн. Энэ залуу бол киноны маань гол дүр Денис Нэш. Тэр бол хөдөлмөрч барилгын ажил хийдэг залуу юм. Мөн тэрээр ганц бие аав бөгөөд амьдралаа авч явахын тулд тэмцэж байгаа жирийн л нэгэн эр. Денис санхүүгийн хүндрэлд орсон ба банкнд ойролцоогоор $80,000 өртөө. Тиймээс түүний гэрийг хураах эрсдэл нүүрлэж гэр бүл нь гэрээсээ хөөгдөхдөө тулсан байлаа. Улмаар гэрээ аврахын тулд Денис хүү Конорынхоо хамт шүүхэд очиж банкны төлөөлөгчтэй тохиролцоо хийхийг оролдоно. Гэвч шүүгч түүнд ердөө 30 хоногийн хугацаа л өгөв. Банк 30 хоногийн дотор түүний байшингийн шинэ худалдан авагчийг нь бэлэн болгож чадах юм. Хэдийгээр Денис илүү хугацаа олгохыг хүсдэг боловч түүний үгийг хинч сонсохгүй үл тоох ба зөвхөн Денис л ганцаараа ийм бэрхшээлтэй нүүр тулж байгаа нэгэн биш гэдгийг нь сануулах мэт. Цагдаа Денисийг шүүх танхимаас гаргаж Денис гэрлүүгөө явах замдаа ядарч бас стрессцэн байв. Гэсэн ч тэрээр хүү Конороо тайвшруулж гэрээ алдахгүй гэж амлдагч үндэ Денис энэ асуудалд туйлын ихээр санаа нь зовж байв. Улмаар Денис гэр бүлээ тэжээх хангалттай мөнгө олох ажлыг галзуурсан мэт хайна. Зарын самбар олон утас руу залгаж мэддэг бүх хүндээ хандсан ч үр дүн гарсангүй. Бүгд л татгалзаж түүнээс нүрэ буруулах нь Денисийн зовлонг улмал нэмсээр. Гэхдээ энэ бүхэн зүгээр л эхлэл байлаа. Маргааш нь байдал бүрч дордов. Рик Карвар болон хэд хэдэн цагдаа Денисийн гэрт нь ирж банк албан ёсоор хөрөнгийг нь авч гэр бүлийг нь гэрээ орхиж гарах ёстойг мэдэгдэв. Гэтэл Денис шүүх 30 хоногийн хугацаа олгосон гэж сануулсан ч Рик гарын үсгтэй шүүхийн захирамжийг үзүүлж бэлтгэх хугацаа байхгүйг тайлбарлана. Банк эхэндээ тэдэнд байшингаа сайн дураараа орхиж гарахт нь зориулж $3,500 санал болгож байсан ч Денис татгалцсан тул одоо тэдэнд бэлтгэх хугацаа байхгүй болсон ажээ. Улмаар Денис болон түүний ээж Лин гарахаас татгалзаж цагдаатай маргалцснаар хурцтмал байдал үүснэ. Гэвч цагдаа нар баривчлана гэж хатуу сануулж байшин нь одоо банкны өмч болохоор тэднийг хууль бусаар байрлаж байгаа гэдгийг мэдэгдэв. Удалгүй Конор сургуулаа тарж ирээд гэр бүл нь хөөгдөж байгааг хараад сэтгэлээр унана. Тэр өөрийн өрөөндөө орохыг хүсдэг боловч Денис түүнд бид энд үлдэж чадахгүй болсон гэж тайлбарллаа. Конор хүү байшин нь хүнийх болж байгааг харж Денис хөршөдтэйгээ сүүлийн удаа салах ёс хийн төврөлдөнө. Денис гэр бүлээ дагуулan хуучин муу буудалд нүүж оров. Тэр түр хугацаанд үлдэхээр төлөвлөсөн ч яг хэд хоног үлдэхээ сайн мэдэхгүй байлаа. Тэр шин Денис олон удаа утасны дуудлага хийж яаран ажил олохыг оролдож сан техникийн ажил хийхийг санал болгоно. Гэвч хинч ажилд авахыг хүссэнгүй. Гэсэн ч тэрээр юу ч хамаагүй хийнэ гэж хэлсээр. Тэр шин Лин Денист үеэл ах тэр нь очиж амьдрах санал гаргахад тэрээр татгалзана. Учир нь Денис хүү Конорыг сургууль найз нараас нь салгахыг хүсэхгүй байв. Ингээд шинэ боломж ирж хайхаар шийдсэн Денис маргааш нь босч ямар ч ажил хийхэд бэлэн байлаа. Өдөр нь Денис нэгэн нүүлгэлтийн хүмүүстэй ширүү маргалдаж барилгын багаж хэрэгслийг нь хулгайлсан гэж тэднийг буруутгана. Тэгээд Денис багаж хэрэгслүүдэд буцааж авахыг хүсгэд чамд гэрч байхгүй үсттэй гэж хэлэн түүнийг доромжлов. Денис бохимдсон байдалтай байх үед Рик Карвар ирээд юу болоод байгааг асуув. Денис өөрийн асуудлаа тайлбарлахад Рик өөр асуудал гарсан талаарх дуудлага авч явахтаа бэлдэнэ. Гэвч явахынхаа өмнө Рик Денисээс ажил хайж байна уу хэмээн асууж Денис барилгын ажлын дуршлагтай гэж хэлснийг санаад түүнд багахан ажил санал болгов. Улмаар мөнгөгүй байгаа Денис түүний саналыг нь хүлээн авч Рикийг даган түүний машинтай явлаа.
Тэдний очсон газар нь бохирусан давтаж асуудалд орсон банкны хурааж авсан байшин байв. Үнэр нь дэсхийн аргагүй байсан болохоор ихэнх ажилчид нь цэвэрлэхийг хүссэнгүй. Энэ боломжийг ашиглан Денис Риктэй $250 хөлсөөр ажил хийхээр тохиролцож дотгошоо орно. Гэвч нөхцөл байдал бодож байснаас ч илүү дор байв. Хаасайгүй наалтсан өтгөн муухай үнэртэй бодис байх ба Денис өөрийн ирэхгүй бөөлжин. Түүнийг хараад ажилчид инээж байхад Денис шантарахыг хүссэнгүй. Денис тэдэнд уух зүйл санал болгож гүйцэтгэлд нь тохирсон цалин амлаад хамт цэвэрлэхийг ятгахснаар ажилчид хийхийг зөвшөөрнө. Энэ үед Денисийн тууштай байдлыг Рик харсаар ажлын амжилттай дуусгасны дараа Денис буудалдаа ирж олсон мөнгөө гэр бүлдээ харуулна. Линч баярлаж тэд найдлага төрж тэд өдрийг багахан ч гэсэн аз жаргалтай өнгөрүүлв. Маргааш нар Рик Денисийг дуудаж түүний тансаг ордон мэт байшингийн агаржуулагчийг засахыг даалгахад Денис Рикийн тансаг амьдралын хэв маягийг анх удаа харна. Том байшин, тансаг машин, үтсгэлэнтэй эхнэр. Гэвч Рикийн дасралтгүй хангиных утас болон утасны цаанаас сонсогдох ууртай дуу хоолойнууд түүнийг олон дайсантай болохыг илтгэж байв. Денис засвараа дуусгасны дараа Рик түүнийг машиндаа суулгаж явж байхдаа гинэт өндөр цалинтай ажил санал болгоно. Тэрээр би маш олон үл хөдлөх хөрөнгийн эзэнхөн гэж хэлэхэд Денис тэдгэр үл хөдлөх хөрөнгөнүүдийг дагаад асуудлууд байгаа гэдгийг ойлгож мөнгө маш их хэрэгтэй байсан тул саналыг нь олон зүйл асуулгүй шуудал зөвшөөрөв. Тэд хотоор явж байхдаа нэг байшингийн урдуур өнгөрнө. Рик тэр айлыг хөршинхөө захилгаан усыг хууль бусаар ажиглаж байгааг нь анзаарч бас тэр байшин нь банкны өмч гэдгийг Рик мэдээд машинаа эргүүлж шалгахаар зогсон. Рик хаалга тогшиж оршин суугч Фрэнк Грэнд хууль бус холболтоо яаралтай салгахыг тушаав. Рик, чи зөвхөн миний эд хөрөнгийг хулгайлж байгаа юм биш. Америк нэгдсэн улсын засгийн газрын мөнгийг ч бас хулгайлж байна гэж хэлэх нь цаанаал хүйтэн хөндөй. Улмаар Фрэнк Рикийн хатуу шаардлагад захирагдан холболтуудаа салгана. Энэ үед хөвгүүд нь нэг сургуульд сурдаг болохоор Денис Фрэнктэй ярилцах ба Фрэнк 2 жилийн өмнөөс ажилгүй болж өр зээлэнд живсэн гэдэг нь тодорхой болно. Тэднийг явахын өмнө Фрэнк уучлалт гуйхад Рик хүйтэн хөндөй байдлаар дахиж битгий ингээрээ дараагийн удаа цагдаагийн газар уулзах болно шүү гэж анхааруулв. Ариун орцтой гэрэлтэж шарсан чибата сэндвич, амтд шарсан таяа, эслэгэн чүмхтэй, моцарелла стейк, амтсан будаатай кенчи пап, үссэн бүхэн багтаасан хүслийн багц худалдаанд гарлаа. Дараа нь Рик болон Денис дээд зэрэглэлийн нэгэн байранд очиж Рик Денист тентхийн үнэтэй гал тогооны шүүгээ тавилгануудыг нь салгаа авч өөр газар суйрлуулахыг даалгалаа. Ажлаа дуусгасны дараа Рик Денист $3250 өгч албан ёсоор компанид нь ажиллахыг өрөв. Рик, Денис чи амьдралдаа үнэнч байж байшин барьж ажилласан. Тэгэд юу олж авсан юм гэж асуув. Денис эргэлзэж байгаад өөр сонголт байхгүй гэдгээ ухамсарлаж чек авахын өмнө Рикээс байшингаа буцааж авахд ашиглаж болох уу гэж асуухад Рик дараа нь цаг нь ирнэ гэж хэлээд түр татгалзав. Цаг хугацаа өнгөрч Денис Рикийн бизнест улам илүү үүрэгтэй оролцож эхэллээ. Тэрээр зар тавьж гэр бүлүүдийг байшингаас нь гаргаж эзэнгүй байшингуудаас үнэтэй төхөөрөмжүүдийг нь хулгайлж эхлэнэ. Денис агааржуулагч усан бассейны насос гэх зэрэг зүйлсийг алгуулсан гэж тэмдэглэснээр Рик засгийн газраас илүү их мөнгө авах боломжтой боллоо. Улмаар Денисийн ажил нь түүнд маш их сэтгэлийн дарамт авчирна. Тэр гэр оронгүй болсон хүмүүсийг харж зарим нь түүнийг занал хийлж, зарим нь нулимс урсгасаар. Гэсэн ч Денис өөртөө өөр сонголт байхгүй гэж итгүүлнэ. Өөрийн гэр бүлээ тэжээхийн тулд Денис хүмүүсийг гэрээс нь хөөн гаргаж байшинг нь худалдсаар. Оройн Денис буудлын руугаа буцаж ээж хүүгийнхээ өмнө бүх зүйл хэвийн мэт байгаа дүр эсгэнэ. Гэвч гимшлэн түүнд хүн дээр тусч айжмаар түүнийг хэмлэж амар тайван унтаж чадхаа болов. Нэг өдөр Рик тэдний хулгайлсан төхөөрөмжүүдийн бүртгэлийг хийн. Тэрээр засгийн газар эдгээрийг солиод төлбөрийг буцаан олгоно. Ингэснээр амархан мөнгө хийх боломжтой гэдгийг Денист тайлбарлав. Мөн Рик Денист байшингуудад хууль бусаар түрээслэгчд оруулахыг санал болголоо. Энэ үед Денис сулгаал хуврын ертөнцид улам гүнзгий татагдж байгаагаа ойлгодогч одоо тэрээр нэгэнт буцах боломжгүй болжээ. Хэд хоногийн дараа Рик Денист $7200 чек өгөх ба энэ бол тэдний хууль бус орлогын нэг хэсэг юм. Денис чек авахаас татгалзаж өөрийн байшингаа буцааж авахт нь туслаач хэмээн Рикээс гуйна. Гэтэл Рик огтхон чиргэлзэлгүй. Байшинг нь өөрийнхөө мөнгөөр худалдаж авч өгнө хэмээн зөвшөөрөв. Гэвч Денис байшингаа буцааж авсныхаа хариуд
Рикэд $155,000 өртөө үлдэх юм. Гэсэн ч Денис гэрээ буцааж авах гэж байгаадаа баярлаж Рикэд талархав. Хожим Денисийн бодол өөр зүйлээс болж өөрчлөгдөж эхлэнэ. Тэр одоо огт хүсэхгүй байгаа ажлаа хийх болж өөрийгөө хамгаалахын тулд шагайндаа гар буу зүүж эхэллээ. Учир нь Рик түүнд хамгаалалт болгон өгсөн нь энэ. Одооноос Денис бүхнийг өөр өнцгөөс харж Рикийн хууль бус тоглоомыг тоглохоор шийдэв. Денисийг л Рик шиг ноён хадагтай та нарын гэр бүлийг гэрээс нь хөөн. Денис хэлэх үгээ хэлж шаардлага тавьсны дараа цагдаа нар үлдсэн ажил болох хүч хэрэглэх явцыг хариуцна. Тэд нялх хүүхдүүдтэй бөгөөд энэ бүхнийг харсан Денисийн зүрх нь шимширч сэтгэл нь шархалж өөрийн мэдлэггүй уйллаа. Дараа нь Денис хүү ээж хоёрыгоо хуучин байшиндаа авчран удахгүй байшингаа буцаан авна гэдгийг хэлнэ. Ээж нь яаж гэрээ буцааж авсан талаар асуухад Денис багаар төлбөрөө төлж байшингаа буцаан авч байгаа гэдгээ тайлбарлав. Гэхдээ Денисийн сэтгэл доторх шанал нь түүнийг зовоосоор. Ийхүү олон айл хүчээр нүүлгэх тусам илүү их сэтгэлийн шанал бий болсоор. Энэ айлууд дунд яагаад гэрээсээ хөгдөж байгаагаа ч мэдэхгүй ахмад настай хүмүүс олон бий. Нөгөө талаас Денисийн ажлын амжилт урагштай байж тэр Рикийн хамгийн ихтгэлт түнш болж байлаа. Нэг өдөр Рик Денисийг ноён Фримен гэх бүрч том бизнесментэй уулзуулж тэд 1000 айл хариуцах ажил авч байгааг Денис олж мэдэх болно. Гэхдээ тэд өрсөлдөгч үл хөдлөх хөрөнгийн 100 компанитай өрсөлдөх ёстой. Рик Денист 6% ашиг санал болгоход Денис амьдралдаа хязгаарч олж харахгүй их мөнгө гэдгийг ойлгоон хэдийгээр хэцүү байсан ч зөвшөөрнө. Денис түүний өрсөлдөгч Ортиз гэх зуучлагч аль хэдийн 15 байшин зарсан гэдгийг мэдээд нүүлгэлтийн нэг ажилтнаа хандаж тэдгэр зарагдсан барилгуудын агаржуулагч хөргөгч гэх мэт зүйлсийг хулгайлахыг даалгав. Маргааш нь Конорын төрсөн өдөр байлаа. Бүгд хөгжилдөж байх үед Денис үүлийн үртэйгээ нүүр тулна. Эсрэг талд нь түүний хөөж гаргасан олон айлын нэг нь нүүж байгаа харагдав. Денис үл тоох гэж хичээсэн ч Денисийг таньсан ууртай ир шууд л үймэн үүсгэж Денисийг амьдралыг нь сүрүүлсэн гэж буруутгана. Хурцтмал байдал богино хугацаанд түрэмгийн зодон руу шилжлээ. Лин болон Конор энэ үмэнийг харж байсан бөгөөд Денис тэдэн рүү өрөөрөөгөө ор гэж орилов. Сэтгэлээр унаж бас зочирцсан Денис олон оршин суугчдын өмнө эвгүй ааш гаргана. Дараа нь Денис өрөөрөөгөө буцаж ороход ээж нь түүнээс тэр эрэхтэй хэн болохыг асуулаа. Сэтгэлээр унсан Денис уцаарлан би түүнийг мэдэхгүй гэж орилох нь тэр. Түүний гэр бүл эцэст нь Денисэд туралдсан уур хилэнг хараад зочирдож бүрч хүнд байдалд оров. Улмаар Денис хэтэрхий хол явснаа одоо энэ бүхнийг хянаж чадахгүй байдалд хүрсэн гэдгээ ойлголоо. Хэдэн хоногийн дараа Денис Рик хоёр нэгэн бизнесмен Гахана гэх хэртэй уулзах ба Гахана зуучлагч Ортизтэй хийсэн гэрээ нь хэрхэн нурсан талаар хэлнэ. Ортизийн 15 худалдан авагчийн 6 нь хулгайлсан төхөөрөмжүүдийн улмаас гэрээгээ үргэлжлүүлэхээс татгалцсан ажээ. Энэ бүгд Рикийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Рик бүх хулгайлсан төхөөрөмжүүдийг үнгүй сольж өгөхийг санал болгоод хариуд нь худалдан авагчид зөвхөн өөртөө л ажиллах ёстой гэсэн шаардлага тавив. Улмаар Гахана санхүүгийн давуу талыг харж гэрээг нь хүлээн авлаа. Гэсэн хэдий ч байшингуудыг 30 хоногийн дотор хоослох шаардлагатай байв. Рик Денис хоёр инээмсэглэн тэд ашигтай гэрээ хийсэн баяраа Рикийн тансаг гэрт том үйлчлэг хийн тэмдэглэн. Тэнд хөгжим, уух зүйлс нөлөө бүхий зочид бүгд байлаа. Шөнө болоход Рик Денис хоёр гадаа сууж Рик амжилтаараа бахархан арх ууж байхад Денис гимшил тээсэн хэвээр. Денист зөвхөн нэг л бодол байгаа нь байшингаа буцааж авах байсан болохоор тэрээр бүхэл зовлонгоо Риктэй хуваалцсан. Түүний яриаг сонсоод Рик инээмсэглэж хэдхэн 7 хоногийн дараа болно гэж хэлв. Гэвч Денисийн дэвчээр эцэстээ тулжээ. Рик Денисийг тайвшруулж одоо түүнийг ямар ч байшин авч болно. Бүр хэд хэдэн байшин ч авч болно гэдгийг хэлнэ. Денис Рикийн үгийг сонсоод дур мэдэн дараагийн өдөр нэг тансаг байшин худалдан авч гэр бүлээ гайхшрууллаа. Гэтэл ээж хүү хоёр нь баярлахаасаа илүүтэй айж балмагдана. Улмаар Лин өмнөх эцдийг нь хөөж тэдний гэрт орохын тулд тийм үйлдэл хийснийг нь шүүмжилж энэ бол хэн нэгний гэр. Би өөрийн гэртээ очимоор байна гэж хашгирах шахуу хэлв. Лин үннийг мэдээд хохирол амссан гэр бүлүүдэд хор учруулсан Денисийн үйлдэлийг тиймч таатай хүлээж авахгүй ууралсаар. Сэтгэлээр унсан Денис ээжигээ эргцүүлэн бодохыг гуйсан ч Лин татгалзан утсаа гарган ах руугаа залгана. Маргааш Рик Денисийг офис руу дуудан нэг чухал баримт гардууллаа. Энэ нь 2 жилийн өмнө гэрээний баталгаажуулалт хийгдээгүүн нотлох баримт буюу Фрэнк Гриний эсрэг хуурамч өргөдөл байв.
Фрэнк хөршийнхөө гэрээс цахилгаан ус хэрглэж анзууж байгаа. Хэрв Фрэнк ялвал Рикийн бүх гэрээ нурна. Тиймээс Рик Деннист 9 цаг 45 минутаас өмнө баримтыг шүүхэд өгөхийг тушаана. Деннис шүүхэд очиход Фрэнк гэр бүлтэйгээ ирсэн байв. Тэд итгэлтэйгээр шүүх танхим руу орж ялна гэсэн найдлага тавина. Харин Деннис гэмшлэр дүүрч өөрийгөө тайвшруулахын тулд угаалгын өрөөнд оров. Гэвч Рик түүнийг дасралтгүй зурвсаар шахаж яагаад баримтыг нь өгөөгүйг нь асууж эцэст нь тэрээр Деннис рүү утсаар залган занал хийлж эхлэнэ. Деннис хэрвээ тэр баримтыг өгвөл Фрэнкийн амьдрал нь сүрнэ гэдгийг ойлгож байсан ч Рикийн шахалт илүү хүчтэй байсан тул Деннис хурамч баримтыг шүүхэд өгөв. Удалгүй шүүх Фрэнкийн эсрэг шийдвэр гаргаж гэрийг нь хураалаа. Фрэнк шүүхээс нулимс туслуулан гуйж гэр бүлээ тэжих хэрэгтэй гэж тайлбарласан ч хинч түүний үгийг сонссонгүй. Ийхүү дахин нэгэн гэр бүл Деннисийн амжилтын доор дарагдлаа. Маргааш Деннис шин тансаг байшиндаа очиход гэр нь хоосон байлаа. Лин Коннор Тампа руу үеэл ах руу нь явсан байв. Улмаар Деннис сэтгэлээр унаж арх тасартлаа ууж шалан дээр унтана. Маргааш өглөө нуцсан дуугарч Рик аль хэдийн хаалган дээр нь ирж Фрэнк Гринийг гаргах цаг болсон гэдгийг хэлв. Деннис сэтгэлээр унсан байдалтай Рикийн араас очиход аль хэдийн цагдаа нар ирчихсэн хөршүүдтэй нь ярьж байлаа. Ямар нэгэн зүйл биш байв. Цагдаа нар Фрэнк сүүлийн 24 цагийн турш этгээд докторгүй зан авир гаргаж эхнэр хүүхдүүдэд айлгсан. Тиймээс цагдаа нар онцгой байдалтай шилжиж Фрэнкийг зэвсэгтэй гэж үзэж байгаа гэдгийг хэлнэ. Гэнэт Фрэнк цонх хагалж цагдаа нар руу хашгирав. "Явцгаа. Энэ бол миний гэр. Та нар нэвтрэх эрхгүй" гэж хэлээд бууга чиглүүлнэ. Цагдаа нар "Бууга тавь" гэж хариу орилоход Фрэнк бууга чанга атхан шүүхийн системийн шударга ус байдлыг уурлан шүүмжилж гэрийг нь хууль бусаар хураасан. Хууль зөвхөн өөршгөн хүмүүст л үйлчилж байна гэж бухимдсаар. Айдас нь уур уцаар болж, уур уцаар нь зовлон, харин зовлон нь үзэн ядалтаар солигдож, Фрэнк бараг л галзуурсан байлаа. Энэ бүхнийг харж байсан Деннис гүн гэмшилд автана. Тэр Фрэнк яагаад ингэж байгааг маш сайн мэдэж байгаа. Сум эсгэрэх үед Деннис дотроо өөрийгөө зүхэж байлаа. Удалгүй дахин гал нээж Фрэнк "Тэр бол ямар ч баримтгүй хууль бус гүтгэлэг байсан" гэж хэлээд бууж өгөх бодол байсангүй. Гэнэт Фрэнк цагдаа нартай буудалцаж эхэлсэн тул зам хаагдана. Цагдаа нар машины ард нуугдж байх үед Деннис огцом шийдвэр гаргав. Деннис урагшаа гараа өргөн алхаж Фрэнкийг дуудаад үннээ хүлээн зөвшөөрч хууль бус баримтыг өөрийн гараар үйлдсэн гэдгийг хэлж бурууга хүлээн. Фрэнк гайхаж бууга баг зэрэг буулгав. Цагдаа нар энэ боломжийг ашиглан Фрэнкийг бууж өгөхийг шахаж түүнд шүүхийн хэрэг дахин нээгдэх боломжтойг мэдэгдэнэ. Дараа нь Фрэнк гараа өргөн алхан гарч ирэхэд цагдаа нар түүнийг баривчлалаа. Азар Фрэнкийн эхнэр хүүхдүүд аюулгүй өнгөрөв. Мөрдөгчд Деннистэй уулзахад Деннис Рик рүү зааж Рикийн хулгай луврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа нарт өгнө. Рик ч Деннисийн урвалтыг ойлгож мөрөнд нь хүрэх хэдий ч ууралж байгаа нь илт байлаа. Одоо Рик ямар ч гарцгүй болов. Деннис цагдаагийн машины ард суух үедээ бүхнийг бодон суулаа. Гэвтэл Фрэнкийн хүү цонхны дэргэд ирж тэд ширтэлцэн. Хүүгийн нүднээс уур хилэн бус талархал харагдав. Ийхүү Деннис эцэст нь зөв үйлдэл гин бурууга хүлээж нэг гэр бүлийг хагцал болон үхлийн аюулаас аварсан юм. Бүгдээрээ зөв замаар амьдарцгаая.